За тэгээд мэрэгсэн нэгтлэн бодогч нарт одоо яг оройн цагаар би хичээл заадаг байсан. Тэгээд тэр болгоныгаа яг ингээд нөгөө Жана ментор минь надаас ингээд дотоод хүний мань гаргаж ирээл яг яаж ийсэн одоо ингээд оюутан байхдаа яг яаж ийсэн ч юм ингээд бүх хүний мань уудлаад гаргаад ирсэн чинь нэг жоохон л өөртөө итгэх одоо оч өсөрсөн гэхүүдээ ингээд за би ч бас гайгүй юм байна шүү ч юм ингээд нэг жоохон итгэлт үүрээд тэгээд л миний аялал эхэлсэн. Ер нь чадах юм байна, болох юм байна, зүгээр тууштай байх хэрэгтэй юм байна гээд ерөнхийдөө амар тууштай хичээсэн. За ажлын интервьюн дээр ер нь одоо түгээмэл асуудаг асуултууд юу байна? Одоо 4-5 интервьюнд ороод үзсэн чинь бас нэг анзаарсан зүйл байгаа бах. Яг хуу байгууллага болгон өөрийн гэсэн бас өөр зүйлүүдийг асуудаг тий. Тэгтээ өөрсдийнхөө одоо юунд илүү ач холбогдол өгч ийн гэдгээсээ болоод тэгтээ бас нийтлэг асуудаг зүйлүүд бас байдаг. Тэгээд тэр талаас одоо яг өөрийнхөө санаж байгаа зүйлсийг хуваалцаач. За мэдээж яг интервьюд болохоор яг мэдээж ингээд нийтлэг одоо яг хүн талаасаа өөрийгөө танилцуулах ч юм уу одоо яг юу хийж исэн тэр бэкграунд талаасаа ч юм уу ингээд бүхэл нийтлэг одоо интервьюд асуудаг. Тэгээд миний зүгээс яг хэлмээр санагдж байгаа зүйл маань болохоор яг нөгөө уг хүн нь одоо хүн талаасаа ямар хандлагатай ямар хүн юм бэ гэдгийг ингээд илүү гоё тэр интервью авч байгаа хүнд ингээд гоё одоо илүү тэр талаа ингээд тодтогч ярьж өгвөл илүү гоё санагдсан. Тэгээд нөгөө хүмүүс болохоор одоо ингээд ажил олгогч нарт бидний юу таалагддаг вэ гэхээр ингээд ур чадварууд ингээд бүхэл хүн ур чадвартай бүхэл хүн одоо зөндөө олон ингээд мэрэгсэн байгаа ч гэсэндээ яг хүн эцсийн сонголт юу хийдэг юм бэ гэхээр ингээд хандлага талаасаа хүн талаасаа бас ингээд амар том шийдвэр гаргалтанд нөлөөлдөг юм байлээ гэж би анзаарсан. За тэгээ интервьюнд бэлдсэн талаараа бас яриач. Тэгээ хоёулаа чинь нэг цагийн нэг интервьюний сешн авсан те яг ярилцлагын урилга аваад байж ах үедээ. За тэгээ түүнээс гадна бас өөрийгөө бие даагаад яаж бэлдэв? Тэгээ бас ямар платформоор аплайдсан бэ гэх тэр талаараа яриач. За би болохоор Seeker apply-даад CV-гээ явуулаад эндээс интервью авсан байгаа энэ компаниас. Тэгээд одоо энэ болохоор яг миний 6 дахь интервью.